Заал авах. ээлжим. Чимээгүй цаг. ээлжим. ээлжим минь захааны цаг байсан шүү дээ. Би группээсээ. DPM болов? Аа, семинар. Гифт тэгээд Б групп нь л Гифт хөдөлгөөн. Яг л хэлний клуб. Заал English Club. Mission trip. ээлжим. Нэг хүн лав авьяаслагаар гэх чивж ин гэ тэгээд Төв чимээсэн. Чэмэл гэдэг гэсэн шүү дээ. Дэлгээл гэдэг шүү дээ. Дэлгээ Төгснээ дараа шагаагийн ариунаа болцсон байсан шүү дээ. би ч хүнийг хөчилдөг байсан, хүмүүс ч намайг хөчилдөг байсан. Толгоон дээр азтай байна. Хүчгүй азар хүчгүй төгссөн. Нөгөө төгөө Хоч байхгүй л дээ. Бизнес навчаа гэдэг байсан. Бизнесээ ангид сурдаг болохоор. 3 жилийн дараах хариука яг ажиллаа хийсэн арай нэг мөнгөтэй. Ямартай төгссөн. Тэгээд дахин салбар нэгдвэл тийш очинд. нэлээл даруухан байх байсан баг та. Төгсөгч. Багшаа хүсэлтэй ч юм мэдэхгүй. Төгсөгч. FCS-ийн багш байсан юм байна. Дагалдуулалт. Тэгээд үйлчлэлүүдээ хийх. Би ч одоо 26 настай. FCS-ийн болох болгонд билаа үлээдэг. Мөнгө маацтай хүн шүү. Мөнгөтэй хангалцсан байна. Гадаад дох. Төгсөгчөөр юм уу эсвэл багшийн шалгалтаа өгсөн байж магадгүй. 26 наснда одоо хүүхдээ хараад FCS-тэй оролцоогоо нэмэгдүүлээд байжсан баг та. Тэтгэлтэй тийм эрхэн болох замдаа аялал дундаа явж байна. За би иргэжил эмээс нэгдлээ. DPM-д нэгдэж байна. FCS зохион байгуулж байгаа бүх хөтөлбөрт идэвхтэй байна гэж. Гифт хөтөлбөрт нэгж байна. High school media баг нэгтлээ. Төгснөрийн үйлчлэлийн багт нэгтлээ. Илүү идэвхтэй байхад нэгдлээ. Би цэвэрлэгээ нэгтлээ. Багш нарыгаа дэмжихэд нэгдлээ. Би гифт хөтөлбөрийн үйлчлэлд нэгдэж байна. Бурхны үйлчлэлд нэгдлээ. DPM Библи уншлага гэсэн хөтөлбөрүүдэд нэгдсэн баа. GSF-ийн хөдөлгөөнд яг үйлчлж байгаа яг нэгдэж байгаа. би мэдээ багт нэгдлээ байсан. Жил залбирлын баг болон сайн мэдээний багт нэгтлээ. GSF-ийн үйлчлэлийн багт нэгдлээ. Би FCS-ийн үйлчлэлийн болон хөрлийн төлбөрт нэгтлээ. Би төгсөгч нарын үйлчлэлд нэгдлээ. ээлжинд нэгтлээ.